За сайн байцгаана уу манайхаа. Quiz by Anka асуулт хариултын контентын маань 4 дахь дугаар эхэлж байна. За өнөөдөр манай бичлэгт ангараг баяр маань оролцох нэ. За шоу кино тагаад явчих. За энэ ямар кино вэ? Life is beautiful гэдэг анитай. Зүг. За энэ ямар кино вэ? Нэр нь орж ирдэг. Салат их байна. Тий. Би сая тэгэж хэлвэл тэнэг харагдах таа гэж хэлээгүй шүү дээ. Чи ерөөс тэнэг харагдахтаа битэн санаа зов. За. За. Угаас хэдүүл тэнэг штэ. За солиод их гээд бас нэлээ шагнал мангал авадсан кино ах шүү энэ чинь. За энэ. За арай таахгүй бол ийм сцен бас байна. Энэ ер нь дандаа над руу хүн явуулсан кинонод байгаа. Нэрийг санахгүй байна. Энэ зурнаас бол нэрийг олж болохоор л харагдаж байна. Энэ нөгөө ингэдэг кино гэсэн юм байлээ. Би кино төвчлөөр яриулсан санагдаад байна. Энэ алуурчин байжгаад амар мэрэгжлийн алуурчин байжгаад ой санамжаа алдаад. Гэхдээ алуурчин гэдэг нөгөө эхнэр хүүхэд нь мэддэггүй. За салгасч идөө Hitman гэдэг нэртэй юм байна. Ууч таавал тахаар л байсан. Энэс уунаа харагдчихаар л байж болох юм лээ. За энэ ямар кино вэ? Serendipity. Юу гэсэн орчил бол? Санаа нь биш хөв тавилан байвлалтай холбоотой. Тийм цогтааж болшгүй. Тий. Нөгөө $5 дээр дугаараа бичдэг тий. За энэ ямар кино вэ? Сүүлийн кино. Энэ гэхдээ их хотын залуус юм уу? Мөн их хотын залуус. За кинон дуусчлаа. За хоёулаа чи эвтэ даваад өгчлээ шүү. Одоо ч хамтарч ажиллана шүү дээ. Одооноос дандаа нэг баг болоод миний бэлдсэн асуултууданд хариулах нь байна. За ингэж. За одоо ангарыг нэг асуулт бэлдэж ирээр гэсэн. Тэрийг сонсож эхлээд үү? Тий. За. Одоо номоо би тэр нийлээд хариулна гэсэн. За Монгол улсын хамгийн нам дор зэг гэсэн асуулт. За би бол мэдх юм байна. Тэгэхээр чиний мэдж байгаа чи зөв үгүй гэдэг бас. Зөв. Саяхан нэг шинжлэгдсэн шүү дээ. Тий. Саяхан ч гэжтэй. 20 онд ер нь 19-с 20 онд шинжлэгдсэн байлээ. Бидний одоо нэг 10 жил үздэг байсан. Биш болцсон байлээ. Бүхнүүр байхаа болцсон шүү дээ. Тийм байлээ. Тэрнээс 34 метрийн доор газар. Далайн түвшнөөс дээш 526 м. Тийм 526. Хөхнүүр чинь нэг 570 орчим байлаа. 60 м. 60 байсан. За анхаа л мэдчихэж байгаа юм байна. Би бол мэдчихээн. нэрийг санахгүй байна. Гой болтой аймагт байдаг. Тэ. Эс дотгор газар. Юм байна лээ. Тэгээ ковид үеэр дахин шинжилж олсон юм байна л дээ. Тиймээс. Энэ би нөгөө Instagram дээр кейс юутай байхгүй юу гэдэг Community юу? Community. Тэгээ community дээр би асуусан байхгүй. А тийм үү? Ой. Тэнгүүд миний асуусан асуултыг дахиад. За би community-г муу дагж байгаа байна. Уучлаарай. За. Эс дотгор гэдэг газар юм байлээ. За. За надад маш рандом 3 асуулт байна. Энэ зүйл ямар зориулттай вэ? Өрлөх зориулттай гэж санагдаад байна. Тийм. Өрлөх. Тийм би бол өрлөгчтэй шүү дээ. Үлгүүрэмт хийгээд яг таарад ингэж таардаг санагдаад байна. Эсвэл юу гэдэг юм бэ? Яг батуул мэдгүй юм. Тэрнээс ингээд доош жоохон нугаларцсан юм шиг байна. Аа. Тийм мөрчихээс жоохон хамгаалалт юм лээ. Гэхдээ 3 удаа хариулах боломж байгаа болоо. Гүү энэ дээр яаж зүгээр ярилцж байгаа л зөв хариулт. За энэ хариулж өгөөд хэлвэл би тэр чинь. Тэгвэл хоёлоо хэлэл үзэл та. Үгүй хаалт бол. Тэ өлөх зориулт. За тийм ер нь зөв. Энийг locker loop гэж нэрлэдэг юм байна. Тэгээ яг тэрнээс нь ингээд энэ жижиг зайнууд жижиг нэг юм сүрдгэр одоо тэнд байгаа үлгүүр шиг юмнаас өлгөхөл зориулттай юм байна. За дараагийн асуулт нь. Энэ зүйл анх зохиогдохдоо хүний хийж буй үйлдэлийг удаашруулах зорилготойгоор бүтээгдсэн.
За одоо энэ зорилго нь хэрэггүй болсон ч хүмүүс энэ зүйлийг ашигласан хിവэрэ байгаа бол энэ юу вэ? За хамгийн анх цохиогдохдоо болохоор хүний хийж байгаа үйлдэлийг нь удаашруулах зорилготой байсан. За одоо бол нэг тэгж удаашруулах шаардлага байхгүй юу? Гэхдээ дэлхийд даяар энийг л ашиглаж, энийг л ашиглаж байгаа дөө. Иннээс бусдаар нь ашиглаж байгаа маш цөөхөн. Хийж буй үйлчлэг удаашруулах зорилготой. Үйлдэл удаашруулах. Нэмэж чараа. За. Яа, зүгээр энийг уншсан чи ягаад ч нэг машины хурд цааруулагч орлоо. Тэгэхээр тэр чинь бол яг хүний хийж үйлдэл мөн үү биш үү гэхээр бас сэргэлзээтэй юм байна л да. За хурд цааруулагч бол биш. Гэхдээ одоо ч гэсэн бол хурд цааруулагч хэрэгтэй шүү дээ. Хэрэггүй болоо. Хэрэгтэй л. Хийж буй үйлдэлийг удаашруулах. За та хоёр бодчихлаа. Нэг яарах юм байхгүй. Бид нэг квиз найт хийгээд байгаа тий. Квиз хэд хэдэн квиз хийгээд үтцсэн. Одоо амар туршлагатай, ер нь гайгүй туршлагатай болсон байгаа болохоор бид квиз ивэнтэд зохион байгуулах, тогтмол зохион байгуулж газар хэрэгтэй байгаа. Хэрвээ тийм газар байх юм бол бид нартай холбогдоорой. За бодъё л та. Хүний ямар үйлдэлийг одоо аюултай ч юм уу гэж үзээд, хурдан хийх нь аюултай гэж үзээд удаашруулах зорилттой бүтээсэн байж болох юм. Одоо л сайн юм орж ирэхгүй л. За яг нэг жоохон тохиолдол бас арай энэ бас амаргүй л асуудал л да. Хүний хийж байгаа үйлдлийн аюултай гэж үзээгүй. Хүний хийж байгаа үеийн анх зохиогдоход нь машин гүйцэхгүй байсан. Одоо төхөөрөмжөнд гүйцэхгүй байсан. Тэгэнгүүт тэрнийг хийдэг арга барилыг өөрчлөөд юу гаргаж ирж байгаа. Өөрчлөнгүүт хүн одоо тэр тухайн төхөөрөмжөнд хүний хурдыг гүйцэж эхэлж байгаа юм уу? Тэгэнгүүт одоо бол угаасаа энэ чинь юм хөгжчихсөн нэг заавал хэрэггүй байсан ч гэсэн хүмүүс яг тэр хөвөр нь л ашиглаад байгаа. За бидэд бол өдөр тутамд keyboard эдэртэй холбоотой юу компьютерийн арай компьютер нь ойлгохоос өмнө хурдан шивэддэг байсан ч юм уу. Тийм. За тийм зөв. QWERTY гэдэг. Одоо бидний ашигладаг юу байхгүй юу? Ингээд компьютероо утасаа нээгээд харахад бидний байрладаг одоо харагддаг өсгнүүдийн байрлал байхгүй юу? Энэ чинь QWERTY гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэнгүүт анх нөгөө бичгийн машин дээр type press хийхээр нөгөө хүмүүс маш хурдан шивэхээр үсгийн амжилт дарагддаггүй л байсан байна л да. Тэгэнгүүт өсгнүүдийн энэ тэнд аваачаад одоо тэнүүлсэн гэх юм уу. Тэгэнгүүт хүмүүсийн шивх хурд нь арай удаашраад машин гүйцэтгэх байсан юм. Гэхдээ одоо энийг бол стил бид нар ашиглаад байна. Яг хөө тэр одоо баруун талын зурган дээр харагдаж байгаа нь бол миний ашигладаг одоо дугаар keyboard гэдэг байгаа шүү дээ. Энэ үг нь гарч ирсэн байгаа. QWERTY-гийн дараа энэ илүү хурдан шивнэ, өсгнүүдийнх нь байрлал ойрхон гэж байгаа боловч хүмүүс стил энийг ашигласаар л байгаа. Тэгээ сүүлийн үед бас нэг юм би бол яг ойлгохгүй нэг юм амар цөөхөн товчлууртай keyboard гараад ирсэн мэлээ. Нэг баруун талдаа 8, зүүн талдаа 8 ч байна уу. Тэнгүүд яаж холбож шивэд байгааг нь би бол ойлгохгүй байна. Гэхдээ тэр бол бүр супер хурдан л юм байна. За би ийм зүйл байсан юм байна. Сайхан хариулчлаа шүү. За дараагийн асуулт. Чи хийх хэрэг боллоо. Хийн дөө. Тэ. Үт модны өөдөө авирч байгаа бөгөөд өдөртөө 3 м дээшээ яваад шөнөдөө 1 м доошоо гулсдаг. Мод 9 м өндөр бол үт хизээ модны оройд гарах вэ? Яг зөвхөн математик их юм уу те? Эсвэл нэг жоохон tricky question аа. Математик асуулт шүү юм. Нэмхөр. 5 дахь өдөр. 5 дахь өдөр юм шүү. 5 дахь өдөр. Тий. Өдөр. За буруу. Дахиад жоох. Настэ усан юм. 4 дахь өдрийн өдөр. 4 дахь өдрөө. Тэгээ 4 дахь өдрөө юу?
Яг 9 м биш ээ. Оройд гарах байна. Шинэ өдөр шөндөө 2 м л өссөн байна гэсэн үг шүү дээ. Тэгээ 2 дахь өдөр эхлэхэд дээш 2 м явцсан байл гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр ч тэр логикоор бодох юм бол 4 хоногт 8 м явцсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээ 5 5 дахь өдөр гэхэд орцсон юм байна. хурцмээрээдэг те. Хамт Гэхдээ хариулт нь биш ээ. Нэг л юмыг ойлгох хэрэгтэй байгаа даа. Нэсэн метр оройн хамаатай юу те? Гэхдээ яг л 9 метр л гэсэн үг. Энэ өгүүлбэрт бол ямар нэг тийм трики зүйл бол байхгүй. Найл эхнээс нь тооцооч үзсэн. Цаас явуулж орч орч биш гээ. Заамаа. Эргүүлж битгий хараарай. Харталтанд хариулт бичсэн байгаа шүү. Чи зурчих юм. За. Юу ингэж зурчих юм уу? Наадах чи нэг за тэгээ бичих юм уу? Ингээл зурчлаа. Олныхаа артлыг битгий дээр би баг идсэн шүү. Одоо ингэж байгаа тэнгуүтээ одоо эхний өдөр 3 яваад доош нэг буухлаар чи энд очино. 3 явлаа. 2 гэсэн үг шүү дээ. За хүмүүс бол 2 энэ хоёроос төрүүлээд олцсон байвал комент бичээрэй. 4 дээр очино. 7 6 дээр Нэлийн очино. хүмүүс олцсон баха. 9 шүн болохоос өмнө орой дээр ночлох юм биш үү? Гэтэ өдөр чи өдөртөө орох юм шүү. Тий өдөртөө орно. Тэгвэл доошоо шөндөө гусахгүй юм чаа. Тэгэхээр 1 өдөр 2 өдөр 3 өдөр. 3 өдрийн хоорой. 3 дахь өдрийн хоорой. Юу ч 3 дахь өдрөөр 7 м дээр явж байгаа юм л да. Тэгвэл 4 дахь өдрийн хоорой ч юм уу? За 4 дахь өдрөөр. За би өөрөө зорсон ч яхаа эвэлцчихлээ. Гус шаардлага гарахгүй юм байна л да. 4 дахь өдрийн хоорой оргил дээр нь очих байхгүй. Тийм ээ. Тэнгүүд буцааж гулсаад ах шаардлага байхгүй шүү. Аль хэзээ очицсон. Яг хэрвээ яг ном журмын дагуу бол яг буцаад гулсан, буцаад дэшээ гарах. Ястаа гэхдээ 4 дахь өдрийн орой аль хэзээний оргил дээр нь очицсан байна л гэсэн санаатай. За миний 3 асуулт дууссан. За номогийн асуултыг сонирхоцгоё. Номын асуулт. Хамгийн сүүлд хэддгээр богд тодорсон бэ? За би ч бас баг мэдх юм байна. Хэлэл. Азар тагна 8 дугаар богд биш үү? Үгүй. Тэрнээс 8 дугаар богд чинь манай 21 оны богд биш юм уу? Тэгэхээр сүүл нэг богд тодорсон доо. Одоо нэг хүүхэд байгаад байгаа. Одоо юу? Юу богд тодорцсон юм уу те? Тодорсон ш. Хизээ тодорсон. Хэлэх үү? За хэл. 9 гэдэг нь ойлгомжтой болчихлоо шүү дээ те. Үгүй 10. 10. Тэгвэл зөндөө олон богд тодорцсон. 2023 онд Монголоос тодорсон. За систем битдэг юм байна. Юу богд чи ингэж тодроод байдаг зүйл юм. Амархан. Яг уу заавал хаа ширээ цуухгүй мөртлөө тодорч болох юм байна тий. Одоо 10 дугаар богд тэгэхээр нийт 3 нь Монголоос тодорсон гэдэг юм лээ. Хамгийн анхны богд чи Тэр өндөр гэгийн зан үзэр үст. Богд гэж юу? Тэ. Үгүй юм болов? Тэр чинь хамгийн сүүлд юу 8 дугаар богд шүү дээ. 8 дугаар богд гэдэг чинь одоо манай богд хаан шүү дээ. Тий. Тэнгүүд би болохоор тэрнээс хойш богд төрөөгөн болов гэж бодоодсон байхгүй. Тэгсэн сая чамаас сонсохоор богд чинь ингээд төрөөд идэг зүйл юм байна гэж ойлгохгүй. Тодордог баг. Тодордог зүйл. За энэ хүмүүс гэхдээ арай илүү сайн мэдчихэвэл. Богд чинь гэхдээ зүгээр нэг хүний нөгөө нэг дахин төрөлт мөн үү? Биш үү? Би тэгж бодсон. Үгүй юм за. За хоёулынх нь ойлгох сэдв биш юм шиг байна. За одоо сонсоод таах уу байгаа? Сонсоод таана. За эхнийх нь ямар аппликейшны чимээ вэ? За дахиад нэг сонсъё за. Мессенжер өстэй. Мессенжер. Тийм ээ. За мессенжер. Чамд одоо чат ирээд амхах гэж бодчихсон гэр. Надад чат ирдэг юм аа. Гэт notification онцлогдсон байт. За ямар тоглоомны чимээ вэ гинэ? Хоёр дахь асуулт нь.
За дахиад нэг сонсох. За тэгээ. За маш амархан л юм байна да. Уг нь. Зохиос нь амархан юм байна ч гэж. Тэрсээ утаснаар тоглоом тоглолдог болох л. Харин тоглоом тоглолтоо. Сая тэгтээ нэг юм өрөөтж байгаа юм уу? Нураагаад. Харин нэг мэдж байгаа нөгөө блок плюс гэх тэр үү? Блок пластер биш ээ. За дахиад нэг сонсч үзье. Нэг юм нийлүүлснээр тэр нь нуурж мураад байна уу? Тийм. Тэгэл байна. За Тэгдэг бол тэгэл Tetris юм уу Candy Crush л байна шүү дээ. Аль биш шүү. биш. За үгүй. Лудо. Дахиад нэг сонсох. Ингээ баг гэдэг нь яваад байгаа. Тийм. Шайла. Энэ нүхэндээ орж байгаа дуу юм шиг байна. Амьдралдаа яг тоглож үзчихсэн бол мэтгэл гэж. Чи лудо тоглож үзег юм уу? Яа, за. За, дараагийнх нь ямар кино компанийн интро вэ гэх. За энэ дээр хоёрт нэг л боломж байгаа шүү. За. За. Lionsgate. Бараа арслан. Warner Bros. Арай үрээд болов. Warner Bros ч бас нэрээ арслантай байдаг л. За дахиад нэг сонсч үзэх үү? Сонсч үзэх үү яах нь? За сонсч. Арслан ингээд хоёр тишгээ хөдлөөд архираад идэх чинь Warner Bros. уу? Хуучин Warner Bros. Яг уу? Би бол тийг санаж байна. Нүдэн ч баг буугаалаа л та. Энэ явж байгаа юм. За. Warner Bros. За Warner Bros. Л гэж үз та. За биш ээ. За хүмүүст таг гэд үлдээе да. За ямар шүлэг вэ? Холын бүтгэн цагийн хоньны нэхин үлгэж энэ хорвоод юу шүтдэг юм бэ гэж эзнэсэн одоо асуу. Тохончныхын яг үеийн толгойн дээр зүгттэй байсан эскигээр хайчилсан үнийг чи эзнэсэн одоо асуу. Шүтлэгтэн биш мэдээж би шүтдэг ганцхан шүтэнтэй. Би дотор гараа. Нэрийг санахгүй наа. Тэгээ ер нь мэдчих юм уу те? Би бол цаа мэдэхгүй шүү л. За хиний шүлэг юм? Хин уншиж байна? Сасар арам л байна. За тийм. За шүлэг нь чойномих. Уншиж. За дахиад нэг сонсч үзэх. Үгэн дундаас нь нэрийг олох гээд үзэхөө. За. Холын бүтгэн цагийн хоньны нэхин үлгэж энэ хорвоод юу шүтдэг юм бэ гэж эзнэсэн одоо асуу. Тохончныхын яг үеийн толгойн дээр зүгттэй байсан эскигээр хайчилсан үнийг чи эзнэсэн одоо асуу. Шүтлэгтэн биш мэдээж би шүтдэг ганцхан шүтэнг. Шүтэнтэй л юм баг шүү. Шүтэх гэдэг үг ярц дөрөв гарлаа. За шүтэн гэдэг үг байна. Тэгэхээр бүтнээрээ биш юм уу те? Хоёр үгтэй. Хоёр дахь Монгол шүтэн. Биш. Шүтэн ээж мэж. Хоёр дахь үг нь шүтэн. Хоёр дахь үг шүтэн. Тийм. Ээж нь хоо шүтэн л дээ. Тийм. Миний шүтэн юм болов уу? Тийм миний шүтэн. За чойномын миний шүтэн гэдэг шүлэг сосор барам гэдэг үнэ уншсанаар байна. За дараагийнх нь хин ярьж байна вэ? Мусайтай суухан мусайтай мөр цагаан байдгийн энэ код мөр цагаан сайн ерөнхийлөгч байж чадна гэж итгэж байна. Баг байна. Баг байна. Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч баг банд маань. Тэгээ энэ хөлтэй ерөнхийлөгчийн сонголт хэмжээ ийм юм ярьж явсан байна гэж. За одоо топ 10 зүйлийн талаар ярилцсан.
Бас кино нэлийн үздэг хоёр хүн гэж бодож киноны асуулт авчирлаа. Энэ асуултыг бас олон удаа асууя гэд хариулах хүн олдохгүй их явсан. Бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг олсон 10 кино юу вэ? Олон ус шүү дээ. Тийм. Олсон. За бид хоёр бичээд юм. Сүүлд нөгөө нэг хятадтэй нээж нэгт орсон байсан юм шүү дээ. Үгүй юу? Тийм үү? Тэг санаадах юм. Үгүй юу? Зэцэн Титаник байгаа л үү тийм. За тэгвэл за хоёр ярилцчихлаа хаа. Тэгээд Юу байгаа шүү дээ. Амар олон жил Аватар 2008 оны эхний Аватар нэгт явчихсан. Араас нь Avengers-ийн Endgame, Infinity War баг хоёлаа. тий хоёулаа орж ирэх шиг болсон тоо баравтай. За нэг нь гүрцсэн. За эхнээс нь авчи. За нэгт нь Аватар байна. Аватар. Нэгт нь Аватар байна гэж юу? Тэ нэгт нь Аватар. 2.9 тэрбум долларын ашиг болсон байна. Хоёрт нь Endgame. Окей. Ер нь бол ингэсэн. Endgame нэг рүү орсон юм. Тэгээд Аватар чинь нэг сүүл дахиад нэг гарцсан шүү дээ. IMAX-аар дахиж гарсан. IMAX-аар дахиад гарцсан. Тэгээ буцаад дээрээ гарцсан байхгүй юу? За тэгээд 3 дугаар байранд дахиад Аватар байна. Аватарын 2 дугаар анги буюу The Way of Water. Окей. За энэ 2.3 тэрбум долларын ашиг болсон байна. За та хоёрын хэлснээс гэвэл Низа гэж уншдаг юм бол энэ яаж уншдаг юм бол хоёр. Windows Station амар орж ирсэн юм байна. Анимашн юм. Тий. 2025 он буюу ноднон гарсан 2.2 тэрбум долларын ашиг болсон байна. За ярьснаар Titanic орж ирж байна. Хойлч баг кино мэддэг шүү. Билион. За Infinity War 7-той. Окей. Сайхан кино шүү. За өөр ярьснаас чинь Өөр чинь байх. өөр юм яриаг юм байна. За одоо Сүүлд Deadpool-ын 3 дахь анги орж ирээдсэн үгүй юу? А тэр чинь зүгээр хамгийн өндөр ашигтай R-rated кино болцсон байлоо. Тийм, R-rated. Аа. Гэтэ Deadpool-ing бэдэг үлээ. Юу лээ? Deadpool. Сүүл гарснаас Barbie хэрэг хийсэн бол Barbie нэг амар яваг байгаа. Бүх цаг үеийн топ 10 руу орохоор л амар явсан гэж бодохгүй байх юм. Битүүр хэдэн алдах боломж байгаа лээ. хязгааргүй. Хязгааргүй юм уу? Тэгвэл тэгэл хэлэх юм биш үү? Deadpool 3. Гэтэ яг хоёр олон хариулт тусмаа тэнийг харагдана. Deadpool байхгүй. За нэг хинт байна. Үлдсэн 4 кинон дөрвөлээ ямар нэгэн киноны дахин хийгдсэн одоо 2, 3, 4-р гэдэг штеп. Terminator 2 Байхгүй. би чинь дахиад Avengers бийж магадгүй. Үгүй одоо энэ нэр Avengers 2 гэж бол гарч ирэхгүй шүү дээ. Дахин хийгдсэн. Биш дахиад хийгдсэн гэдэг нь юм шүү. Зүгээр кинонуудын ангууд нь байгаа гэсэн юм шүү. Тий. За тэгээд sequel тетэр нь байгаа гэсэн юм шүү дээ. за бас өрөөсгөл ч юм уу. За энэ за нэг тиймэрхүү л гээд ойлгож байгаа. Гэхдээ ерөнхийдөө нэгдүгээр анги нь гараад дахин хийгдсэн кинонууд нь гэх юм уу? Энд хүүхэлдэйн киноноос юу ажил вэ? Incredibles байж болно. Гэхдээ яг үндсэн анги нөхгүй дахин хийгдсэн юм уу? Sequel нь байгаа гэдэг байгаа шүү дээ. Дөрвөн. Тэгмэд одоо дөрвөн л мөлтсөн. Incredibles 2 Incredibles 2 гэж гарсан юм уу? гарсан. Яана гэж наа. Мэдгүй байх юм шиг. Байхгүй яаж Incredibles. Сүүлч нөгөө Shrek бид юм болов. Shrek 2. Хоёрын Inside Out гэхдээ амар сайн явуулсан юм шүү дээ. Inside Out-ийн 2 нь Frozen бас байж магадгүй. тийм тий. за Inside Out 10 дугаар байранд байна. Frozen байхгүй. Inside Out-ийн 1 нь үү? 2 нь үү? Окей. Нэгүүд нь биш. Дандаа одоо Дандаа дараа нь хийгдсэн ангууд нөх юм уу? Captain America 2 Winter Soldier. Байхгүй. Нэг тийм амар 2 дугаар анги илүү гарсан нэг төр ангиасаа кинонууд. Godfather. Байхгүй. Тэр үеийн кинонууд ч одоо ашиг олоход хэцүү л дээ. Зүйлтэй.
6 дугаар байрны кино нь 2015 онд гарсан байна. 8 дугаар байрны кино нь 2021 онд гарсан байна. 9 дугаар байрны кино нь 2025 онд гарсан байна. Надаа нэг Avengers Age of Ultron л байх санагдаад байна. Age of Ultron чинь 2015 болох юм. 15. Тийм болох юм байна. Биш. Биш. Age of Ultron ч нэг сайн кино. Сайн Яг хөө тэр үедээ хайптай байсан болохоор хүмүүс амар үзчихсэн л та. Тэр тэгтээ нэг 2 дугаар анги банк гэдгийг сонсон. 6 дугаар байрны кино нь нэг киноны 7 дахь анги гэх юм уу? Fast and Furious. Биш. Юу? 7 дахь анги гэж би ойлгосон шүү дээ. Би үзег л дээ. Star Wars. Star Wars. 15 онд ч Rogue One. Оддын дай. Rise of Episode 7 гэж нэг ангийн нэр байсан. За би тэрийг санддаг бай. 21 25 гэсэн тий. 21 25. За нодлон гарсан Google-тэй кино бол байна л да. 25 онд гарсан уу? 25 онд гарсан. Моно 2 л гарсан биз дээ 25 онд. 25 онд гарсан өөр алдартай Google-тэй кино. Юм орж ирж байна. Антны тухай юм байна. Zootopia 2. Тийм Zootopia 2. Бүр Штэ. хөөх ийм амар тийш ороод ирж байгаа юм. За 8 дугаар байрны киног нь би бол ойртуулж өгөхгүй. Гэхдээ надад бол маш ойлгомжтой санагдаж байна. 21 онд гарсан. 2021 онд гарсан нэг маш бүүм юм байсан болохоор Юу юм бэ? Spider-Man 3 дахь юм тийм байна. Spider-Man. 3 Spider-Man нэгэн цэг тогтолцоод Тийм байна шүү дээ. За ингээд дуусгая да. Өөр ярьж хэлэх юм чи юу лээ? За өөр гайгүй байна. Like, share, subscribe. Тийм. Subscribe хийгээд өгөөрэй, like дараад өгөөрэй. За тэгэхдээ дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Bye guys. Bye.